За хай влог бүгдээрээ одоо Weihnachtsmarkt орцгоё. So. Тод амс. Амс саралж байна. Гэхдээ анх миний Германд анх ирсэн өвөл надад нэг тийм энэ одоо өвөл юм уу гэж би бодож байсан байхгүй юу? Тэгсэн чинь одоо нэр үнэхээр өвөл юм байна. Хүн чинь бас тасдаг юм байна. Одоо 2 цаг өнгөрч 3 болох чинь. Тэгэд гадаа аим бүх би Германы өвлийг үзээ яддаг юм. Нүүрэндээ бас жоохон дөрхөж гарахгүй бол нүүрний хайрсаас амар хоорашд байна. Нөгөө пар тэгээд хүүтэн салхи мэлх гээд ер нь жоохон асуудалтай байна. Би нэр бүжиглэж байгаа шүү дээ нөгөө таад. Тэгээ бид 2-7 хоногийн өмнө найзууд гэр бүл эзэртэй ингээд нөгөө бүжгээ үзүүлсэн. Би тэгээд яг ингээд одоо яг ямар бэлтгэл хийгээд байгаа юм те ямар бүжиг бэлдээд байгаа эдэр гээд тэгээд гоё болсон. Манай хоёр найз ирсэн. Зарим айлын хүмүүсээс 10 хүн гээл тэгэл би ч одоо тэгэл гадаадд ганцаараа байдаг хүн надад тийм 10 хүн байх ч угаасаа. Тэгээд бас оргуугаас охинтой би ч бас хөөхөн гүгэд ирдэг хоёр найзтай хүн. Угаа уусан ч хоёроос ч их байгаа л та. Одоо манай хамаатны охин мохин өдр гэл хөөх юм одоо биччихсэн ойрхон байсан бол яаж очихгүй гэд манай аав үеийн охин одоо битэр одоо юу үеийн цэрүүд гэх юм уу? Надруу бичсэн л дээ ойрхон байсан бол яваад очихгүй юу гэд. Тэр хүн ч одоо бол ингээл хаа байсан энэ холбоод одоо миний өөр нэг номер тавих гэр бүлийн хүн болчиход байна шүү дээ ер нь бол. Тэгэл гадаадд амьдарч байгаа хүмүүс чинь тийм дураараа ийштэй шиг явж болохгүй тэгээд тэгтээ ах манай хоёр найз очсон. Манай найзууд уйлсан гэсэн намайг хараад надад бахархаад тэг гоё байна уу найзуудаа би ч одоо баанд л тэднүүстэй бүжиглснээс биш ямар юу ажилласан биш. Яг би яг юу бүжиглдэг яадаг гэдгээ ер нь юу байгаа жаагүй юм чам. Ер нь баг харуулж байгаагүй. Яг наадмаа нэг монгол бүжиг хийхийг харсан тэгэл монгол бүжиг чинь бас яг үндэ яг миний бүжиглдэг бүжиг биш шүү дээ. Би ч монгол бүжиг яг нөгөө эмээ аав манай эмээ монгол бүжигч юм байсан. Тэгээд аа бол яг ингээд нөгөө бас жоохон бахта монгол бүжиг хичээлдэг байсан. Тэгээд би ч одоо монгол хүн байна те. Нэг юм суур юм бол угаасаа л байгаа шүү дээ. Тэгээ нөгөө химнэл мөрнөл одоо тий угаасаа бүжиглдэг хүүхд юм чинь. Тэгэл монгол бүжиг бүжиглдэг болохоос биш. Яг үнэн хэрэг дээр бол монгол бүжиг миний бүжиглдэг юм биш. Тэгээд за одоо яг яах чинь вэ гэвэл хотынхоо охинтой манай хатад нэг опер охин байгаа. Тэгээд тэр охинтой хоёлаа гашч бид хоёр Weihnachtsmarkt орё гэдэг өчтөр орох гэсэн. Тэгээд би нөгөө ажилласаа ядраад нөгөө та санживэл өчтөр нөгөө Франкфуртод банкын тоглолтоо хийсэн өчтөр уулна л тэгээ яг төрх юм азгүй би үзэж чадаагүй. Азгүй ч юу яах вэ? Окей, уул нь явчихаар л байсан л та. Гэтэ би угаасаа ядраа тэгээд за одоо ингээд 1-7 хоног. Тэгээ би ч одоо ерөөсөө байнгын нөгөө юу руу яваад байгаа шүү дээ. Кölн руу яваад бэлтгэлгээд тэгээд нэг явахгүй ингээд энэ хавьда байж байгаа дээр ер нь гэртээ байгаад нэг өдөр ч амраад өнгөрөөч гэж бодоод тэгээ өчтөр гоё хулганы зутан мутан хийж идээд үнэхээр яг амарсан шиг амарсан. Манай залгаал хүрээ ирээл гэсэн л та. Тоглолт 6-аас хийснэ бүр 9-өөс гэж эхэлсэн юм байлаа л дээ. Тэгэл эндээс явж чаал тэгэл одоо тэгсэн бол одоо буцаад дөнгөж гэртээр жамарж байгаа бас тэгэл сайхан унтсан 12 бол жогс ирсэн. Тэгээд одоо гарч нэг халуун вайн уугаад нэг зул сарын ч одоо өнөөдөр ч угаасаа юу штэ зул сарын баярын одоо эхний адвенц өдөр баггүй юу? Адвенц эхний өдөр. Тэрийг одоо манай монголоор юу гэж хэл тайлбарлалтыг I don't know. Миний үс чинь бараг намайг угаасаа л гарч ор гэдэг юм шүү. I should be me. За кохон намайг хинл өнөрлөв гэж хэлсэн баг. За утсаа түр ингээд тавьчвал тогтчтой болоо. Окей. Вау, амар бүдэг гэсэн. Тэд орой басан гэхэд. Тэтгэр өгдөг. Модерси пенсо not here stages яна миний дотор хувцас гарч шүү дээ. За яг л таньч гэсэн дотор хувцас үздэг л шүү дээ. Уугаа тавьсан хүн байгаа л эз. Харин гоё юм шүү. Цэвэрч. Тэгж идэлтэй.
Өө яа манай найз охин YouTube гэдэг болцсахгүй юу? Би яа тэг хийхгүй гэж сумлаад хийлгсэн юм аа. Тэгсэн чи өөр юм яаж байгаа бэ? Би найзыг TikTok мок дээр эдитлээд тэг бид хоёр ярьж байгаа хоёулаа нэг юм подкаст хийгдэг болох уу гэд. Подкаст ч бас сонирхолтой шүү дээ. Ялангуяа бид хоёр шиг сонирхолтой амьдардаг хүмүүс бол үгүй би ч нэг сонирхолтой амьддаггүй л дээж шиг. Нөгөө бичлэг хийж чадахгүй үе одоо процесс биш та жишээ нэг юм дейтэнд явдаг ч юм уу эсвэл нэг юм юу ч хэмдэ мэдгүй тиймэрхүү юмудаа ингээ подкастаар яриул ямар дажгүй юм шиг санагдаа надаа. Тэгээд угаасаа who cares та нэрээ. Тэгээд би юу асаа би сайн нэг жоохон хүнтэй харьцсан юм аа. Амьдралынхаа сонирхолтой апдейтнаас өгөө заяа. Би нэг сая нэг хэсэг хүнтэй харьцаа тэгээд болчихлоо л доо. Яасан бэ гэвэл бид хоёрын ерөөсөө амьдралын хэмнэлийн цаг юм уу юу юм гэдэг ингээд тарахгүйсэн. Ингээд тэр хүн завтай болохоо би завгүй болоод эсвэл ингээд би завтай болохоо тэр хүн завгүй байдаг ч юм уу. Тэгэл би тэгээ угаасаа өөртөө ч гэсэн дээр нь хэлсэн л дээ ингээд эрэгтэй хүн хүсвэл хийдэг. Тэ ингээд би үнэхээр яг шээ тэнийг хардаа. Би үнэхээр яг өөрийнхөө сонирхож байсан охин байсан болов тэр хүн чи одоо ингээд завгүйсэн надад цаг гаргана штэ. Охтуудаа тэрийг ойлгоо заяа. Ямар ч залуу сонирхож байгаа охиндоо завгүй байна гэж байдгүй байхгүй юу? Тийм болохоор яасан бах нь бяцхан байсан бах нь. Тэгээд эцгүй амьдрал ийм хүн байж лээдэг. Би бол уус нэг хүнээ тусгаж авахгүй байгаа. Тэр уусаа тэглэж нэг удаа харцаагүй нэг сар гарна л болсон. Тийм. Хамгийн амин бит хоёр morning start-д танилцахгүй юу? Текст үү? Тэгж яагаад байна. Тэгээд уусаа тэгээ хоёр өөр улсад амьдардаг хүмүүс чинь ингээ хоорондоо харьцаа холбоотой байна гэдэг чинь бас тэгэл асуудалтай шүү дээ. Ер нь л тэгэл бас тэ би бол одоо яг үндэ хүнтэй харьцахгүй нэг юм суух хүнийг л олж чадмаар юм. Шиг байгаа зүгээр үерхэж ханлаа. Та бүхэн санаж байгаачлан би бол өнгөрсөн жил найз залуутай байсан. Тэ? Та нар санаж байгаагүй би мэдэхгүй л л та. Тэгтээ ямар ч тач би найз залуутай байсан шүү. Нэг тийм байнгын юм сингл яваад гэсэн чинь бол байхгүй. Гэтэ ер нь бол нэг харахаар яг юм сингл байх бол амар дажгүй. Нэг харахаар хостой байх дажгүй. Тэгээ одоохондоо яг бол надад нэг юм хасаж марцж байгаа хүн байхгүй. Яа тэгвэл би угаасаа өөрөө бүжгийн бэлтгэл ажил сургууль гэдэг амар завгүй байгаа болохоор бас хүнтэй харьцуулдаг чинь нөгөө тэр хүндээ цаг гаргах хэрэгтэй шүү дээ. Тэгээ тийм болохоор угаасаа ингээд өөртөө ч бүрэн унтаж амрах цаг байхгүй гэж дахиад бас хүнтэй харьцаад дараа гэж бодоод одоохондоо ер нь хайр дурлалын амьдралаас хургаад үлчлээ. Хайр дурлалын амьдралаас хурууга татавсан. Нэрээ татсан байгаа. Тийм. Тэгээд цаг нь болохоор нэг хүн гарч ирэхэлээгүй. Би ихтэй амар гоо ингэж боддог байхгүй юм бүжиглэг найз залуутай. Одоо чинь ингээл би одоо хамтлагт бүжиглэж байгаа шүү дээ. Тэгэл ингээл хоёулаа цогтой бүжиглэж мөжиглдэг ч юм уу те. За заавал партнеруудаа халбаггүй эсвэл зүгээр нэг хамтлагт бүжиглэж мөжиглдэг. Одоо та хэдийн мэдгийг хийм дээ. Одоо нандаа ихч отгоо хоёр муу шиг ч юм уу те. Нэг тийм байж майвал бүр ингээд амар гойхгүй юм гэдэг. Хоёулаа хамтдаа ижилхэн хоббит болохоор би бинийгаа ингээд амар ойлгоно. Ойлгоно гэдэг нь юу гэсэн ч үгүй. Тэгтээ яг одоохондоо тэгээд явж илээж тэгэл юу гэж хэлгээд явж илээж хэл хам нээдэг юм шиг. Явж ил тэгээд нэг хүн бурхан нэг хүн бэлтцэн байж л байгаа байлгүй дээ. Тэгсэн чинь нэр амар хөөрхөн инээдтэй юм болсон нь. Сая нэг гидонгийн өмнө би ингээд ингээд шал өөр хүн болчихж байгаа би. Сая ямар секси юмчлэг хэлсэн бэлээ. Сая амар хөөрхөн ингээд гидонгийн өмнө амар удаа уу юм ээ. Оцоор яриаг байж байгаад ярьсан байхгүй юу? Тэгсэн чинь манай өвөө тэгнээ за хизээх юм. Амраа орчлоо. Яах юм ах ингэж яснаа. Яах юм эрэгтэй найзтай их юм уу гинэ. Тэгээ би тэгэхээр тэр үед нь яри одоохондоо тийм хүн алга гэсэн чинь за өөрөө л сайн байвал одоо найз мэдж яах вэ. Тэг би анзаалаа. Би өгшөрчээ. Манай өвөө юм надаас найз асуух хэмжээний болсон байна гэхээр за дагуур нэг юм дүмсчээ. Гадаа бол гоё дулаахан байна. 8 градус. Тэгээд гинхэр авчин за. Хүсээ янзлсан. Та бүхний харж байгаачлан би бол өөртөө чолк тавьсан л да. Тэгсэн чолк өрсөө яг гарах стагаар нь гаргаж чадахгүй л яваад байгаа юм.
Ойр бичлэгээ юу ямар сонирн байна. Би бол сая том цүнхтэй гасчихсан байхгүй юу. Тэг ингээд тэр нөгөө охин маань инх маа миний юунд манад оролт өрчмсөн. Тэг би оролт нь бол навч гарч ирэх гэжсэн. Тэг зүггэлгээсэй. Тэгээ сая болоод юу утаа өнөртэй байна. Тэгсэн чинь өнөө охин ч оролттой байна. Ирж ийн. Өөдөө шатаа буугаад. Хай. Хай. Одоо влог хийх хоёлаа өнөөдөр. За. Болцооныхаа тухай яриач. Тэгэл намайг энэс тэр дөрөв гэж ярьж аваад. Оо за. Ямар машин бэ? Би ямар машин байсан мэдгүй. Богоосо машин мэдгүй зэ. Уг яаж марк нь МБ биш МБ ч би бүр тэрийг мэдгүй. Аа. Би яг амар дэвгүй машин байсан зэ. За. Герман юм уу? Турк. Аа shit. Ямар мохай? Ямар мохай расист төлгөөчсөн. Тиндер дээр би сампер бууж байгаа гэж бодсон. За. Аа тийм юм сампер бууж байгаа юм байна гэж бодоод. За. Тэгээд тэр нь уусрахгүй юу? Аа. Хатлаад идэм аа. Тэгээд контент аваад контент вайнахс мах гараад. Тэгээд хаа. Тэгээд ер нь бас everything жоохон friends with benefits хайж байгаа. Тэгвэл тэр мөрийг бичгээд яа тодорхой байхгүй. Гэтэ хүний хайрын цаг үрээд гэсэн бол өчигдөр бит хоёр гарцсан байгаа шүү дээ. Би капшн зарах уу кохомдоо зүгээр байна уу? Би бол нэгэнд гарч байгаа юм чи яа мөнгө ирэх юм биш. Сайхан суугаал Контент байгаа. тий. Цаг эрт байна дээрэс нь. Чи өсөөгний бичлэгнүүдээ үзсэн үү? Манай өсөөг ингээд нөгөө хайр дурлал болцооныхаа амьдралыг яриад За. жоох үзий ядалт авсан байлээ. Аа, ихний хоёр бичлэг мэдсэн. Тэрнээс хойш бичлэг хийсэн юм уу? Хийгээгүй. Угаасаа тэр хоёр тэр мэддэг түүхүүд яриад байгаа юм. Тэгээд дуус. Би нөгөө амьдар нөгөө сонссон баг ингээд бүгдийг араас нь баг зэрчиж явах хаа гэсэн чи тэгсэн. Бид хоёр тэгээ ярьсан. Бид хоёр подкаст хийдэг болт юм уу? Оо. Нөгөө хүлээлгийн өрөөний хоёр их шиг. Энэ эмэгтэйчүүд Германд орох очихороо ер нь эвгүй болдго юм байна гэсэн. Германд очихороо нэг Яа тийм би сая чиний оролтыг авч гарч ирчихсэн байхгүй юу? Би бол том зүгтээ гаргаж очихсан. За ядаргаа гэж бодоод тэгээ энийг зүгсэн чинь энэ нөгөөтөнд угаасаа хийцэн байсан юм. Тэ мартчихлаа. За тэгвэл комплимент ч болцгаая. Би хоёцсан хаттай ганцаар биш болсон. Аа. Одоо гардаг үнтэй болсон. Ямар муу гайлч вэ? Манай хот бол ингээл жижигхэн ингээл цөмхөн. За. Болсон. Кохомд бол үзэх юм юм л байл. За бид комплимент ирсэн. Одоо төв рүү автобусан суух гээд автобус төв рүү штат метр яруу. Одоо вайнахс мах байгаа. тий. Тийшээ автобусан суух гээд Би дуун. он. Тэр ахтай нэг клүү ай нугаад сайхан вөрст гэний дээд. Гоё хосороо Weihnachts market дээр ирүүл гоё. Би гостой Weihnachts market дээр яг ирж үзсэн. Хоёр үдээс. Өөртөө бүгд давхар хүмүүстэй. За энэ төлөвлөгөө яригдчих байна. Дэвшлэг. Амсгайна. Хоохонтойгоо золсон бит хоёр. Вэ амар юу Тэг босоо суудаг. хоёул тийм их уухгүй штэ. Энд корндоо гад юм штэ. Oh shit. Тэр үгүй тэр дээр зураг нь тэг корндоохных нь доохных нь за би ганцлгүй би ганцлгүй шүү байна уу шүү. Ich habe nur ein Bier getrunken. Ich habe gar nichts gemacht.
Юу гэж зүгээр уух уу бас юм авлаа. Бас хэн царилтанд явж шиг хоёр дахь стик юм ууж байгаа мөртлөө. Сая бүр уцаад агтах гэж илгийг авлаа ш. Намайг хүнтэй хасан болов уу гэж. Яг ингэ хоёулаа нэмлэгээ инээж байгаа үед яг зүгх хоёр сагтаа. Нүтэлэн гоё юм тэрнээс ш. Энийг ч гоё юм бүр шиг. гоё криспи байх гоё. Өсөө өрөөгөө шал тийм ээ. Тэг чагаа дахиад юм уу хөөс. Энэ саптор амар хөөхөн хоёр Аз харсан. Тэвтэр юу н бибэндээ хэлсэн. Хоёрын энэ хоёр ажил амар цармат хоёр. Юу юм хүүрэн залуу байж шатаа. Хүн байна. Мэдээс хөрмөн яаж бодоо. Хүмүүс ширээг битүү өдлгөр гоё. Яаж ч сонсохгүй нь найз намайг ав. Намайг шигдэх яамаа. Юу гэрэх нараа явж штэ. Дүүн юм шүү. Тийм ээ. Чи ахын би нөө. Дүүн бас тэжүү цайлаг байсан те. Чи яхаа гүцгүй байт. Яг гүцгүй байсан. Тэ бас ийм хүмүүс ски сунна. Oh, das ist aber hoch hier. Hat er den so Knuddel am Hund gemeint? Warum sind ja aber so große Champignons, Möhre? Warum so wenig große? Früher gab es mehr. Би баг цацчлаа. Шалт имээ 9 евро өрсөн шиг чам санагдаж байна уу? 9 евро гэж амар үтээсэн. Хоёул зүгээр талхаад юм натайлаад хамаагүй амттай байлаа. Үнэ. Баг зардалтай тий. Баг зардалтай. Нүдэлж зөндөө идэв. Нүдэлж баг 3-4 евро өстэй. Das erste Mal, dass ich einmal aufgelegt habe, das war dann aber auf einmal wieder. TikTok mit Land. Чи би өнөөдөр хөрх мэнэ. Би ус гоё. Жодож яхас үсэж. Digga, Berge. Bist du das? Мэн хэлбэрийг авах уу? Сэсэн чөлөө байна. Wir sind diese Low. Би амар санаатай идэв байгаа байхгүй гараа нүдэлж байгаа байхгүй. Яг бодсон юм шиг байна. Das Brot. Ich kann das auch gar nicht, ne? Ich hab mal Bauchschmerzen. Нэг яа юм. Ich hab nichts gegessen. Diese Brot. Зафаа өрөө юм шиг. Ингээс уус. Хоёр тийш өгөх шиг рүү. Хайда тэр кохомдоо тий. Кохомдод бол Алепшэ. Дөрөв хүн хавч. Ach, Digga, weißt du noch, mit Leon, Digga, wir haben geredet mit dem Weihnachtsmarkt. Bruder, Миний хөл гарахгүй шин би хөлөө ихсэн наач. also, weil ich schon einen Weihnachtsmarkt-Date. Өнөөдөр сая өгөхөд хоёулаа амьдрал харж байгаагүй юм харж байгаа юм шиг харсан. Энэ ямар хоёр мэдээ бодсон. Und er soll im Winter, aber ich bin langweilig drauf. Ja, Гэтэ би ингэж ш. Ингээд dann im Sommer, Digga. зөвхөн германчуудын баялаг баярлаж шүү одоо. Oktoberfest, Kirmes гэдэг ганцаараа гадаад хүн байхаараа тэрнээс амар хичээд байдаг. Тэгээ хүмүүс болоход үгүй чи гадаад мөрт ингээд германчуудын дундаар гоё юм биш үү гэж хэлдэг байхгүй юу? Надад тань их гоё биш. Winter-Season, was für Freunde. Одоо чинь ажлынхаа явж хахад нэг сүртэй байдгүй заяа. Одоо чинь би хуучин экстра Юлиантай ингээд найзуудтай баамаар оргууд нэг сүртэй мэдэрдэггүй яа гэвэл би ингээд тэр групп татарчин ингээ байгаа болохоор тийм ингээд юм за Монгол автотойгоо явж байвал мэдрэхгүй шүү би ганцаараа биш юм чаа. Яг ажлынхантайгаа тиймэрхүү юм хомроо фатчих ингээд жоохон ингээд олон нүд наашаага хараад ингээд Heute, ich hab bei TikTok gesehen, ne? амар жоохон лайктай юм аа. Ich wollte jeden blockieren gehen, ne? Geisteskrank. Warum? Boah. Би өөрөө авч уумаар л гэхдээ уцаад огчод. Aber warum macht er Lass mal das? doch, komm mal noch. Hab ich auch gefragt. Und dann Leute kommen dann halb gehatet, halt За чи надаа нэгээс 10 орд үн. Tau. Was jetzt mach. Орч мохол сэр. Тэгээ 5. Төрөний тэгвэл Срикадэ Digga, vielleicht bloß ein Discotheque oder so. 6 тав. надад бол галаасан. Салаад нь бас гоёсан. 8 байна. Салаад нь ахгүй. Тийм 8. Ja, vielleicht. А төмс бас юм бас их байсан. Та махан нэг Das юм. wird ja, aber vorher ist es ja. Ist das jetzt schlimm oder was? Зүрийг миний нэг амар таалаг. Wenn die zu fresh sind, ist es schlimm oder was?
Монгол хүмүүс бол яг дүү чадсан маа. Eigentlich nicht so eingeladen. Боо ястаас салаад. Тий. Хэд бичлэг орохоор өстой. Хоёулаа яах вэ? Байж байгаарай. Миний сайн дуусах тарсаг бол алахгүй дээ. Уцаа шилжүүлээд би уух мартчлаа. Чиний төлөө. Миний төлөө. Бид бүгдийн төлөө. Нөө ингээд иччихгүй. Mein Vater liebt Ютубер одоо ингээд хоёул наавж үзэн ш. mein Vater ist so Манай хоёр үзэхгүй болсон. Манай хот үзэн. Аавч хоёр хотлоо. Тэгээд Даана жаа дараахан загна. хостоо Нанаа яавч ирээдээ. хостоо хотлоо. Энэ Christmas-аар хостоо авах юм төлөө. Байж үзээ. Яг гоё биш юм байх гэж. Монгол найзлуутай байвал Christmas-аар угаасаа юу ч ихгүй бид угаасаа баяргүй юм чам. Герман найзлуутай байвал чи зүгээр амар ганцаардна. Байвал Christmas ч нөө гэр бүлээр баярлаг байна шүү дээ. Тэгээд ингээд би юу таны гэрийнхэнтэй баярлаж байгаа байхгүй юу? Тэгэл ээж нь ингээд хүүхдүүд эрхлүүлээд би тийм зүгээр хайсаа тийсээ гинэ. Миний ягаад цаах юм энд байсан юм шүү дээ. Энд хайсаа тийсээ смарт. Herzlich willkommen in Deutschland. Сагара ди таар. 30 минут баргийн зогсоо. Одоо харлаа. Яа. За яах юм? Noch eine Runde für heiße Dille. Das sage ich nicht, nein. Нанаа хамгийн манаас сахны уга. Хэлцээ шүү зааж өгсөн ёо. Энэ юм маань гол хай. За тиймээс явж бэлэн мөнгө аваад дараачийн рунд хайсаа Дille. Ингэж засахгүй. Чи лав. Тэгс чилэгүүлдэг яг ингээд зөөр юм төрхөн тариатай тэгээд ямар ч тач одоо emotional intelligence тэгмүүтэй юу гэх юм. Intelligent. Auf Deutsch. Яг эмхтөнийг яаж эмхтэн үнтэй яаж харьцах мэддэг гэж хэлсэн байхгүй. Тэгээд надаас би яг аль нь юм шиг байна. Ер нь наагуурч ингээд наагуурч таач нэг гэдэг. За яг чи яг юм чирхэн зарайтай байна нөгөө юм мэдхгүй байна гэж хэлсэн байхгүй юу. Эсвэл тэгвэл хоёулаа хамт ямартай нэг хамт кофе ууй тэгээд чи үлдсэн хамнаад гэж. Ich glaube nicht, dass er nur Kaffee trinken will. Der will was anderes. Тэгээд нэ. Instagram фолловерс насахгүй. Тэгээд бас нэлээд хаач гэдэг. Хөө ихтэй угаасаа хүнтэй харьцаж үзэхээр хамгийн түрүүнд фолловерс нь хаддаг юм уу? Тэгээд угаасаа харин харсан. Тэгээд энэ Аз заа энэ угаасаа яг юм Аз турхах сонирхолтой байна гэж угаасаа харсан. Би харсахгүй гэсэн чинь ингээд нэг эмхтэй хүмүүс нэг их байхгүй. Зарим энэ шиг бүр ингээд оронгой шууд ингээд бага автод шүү дээ. Нэг октод байхгүй. Мессер Аз октод байсан заяа. Тэднээс бүр амар том хөх бүхстэй юм. Улстай инфлюенсер. Тайланд, Тайван маркийн заяа. Тэгэл бусад октод нь л дандаа нөгөө нэг ихчнэр нь эсвэл бүжгэлдэг тиймэрхүү. Тэгээ би окей. Энэ хайгуу байна. Тэгээд сая Гэтэ энийг юмыг яаж мэдгүй. Wer weiß. тэгээд сая энэ Филиппин охинтой 1.10 жил хагас олон зэнд байсан гэхээр яг найзуудыг нь бас тэндээс байгаад дагч магадгүй ингэж яг бодлоо гэхдээ харчлаа. Герман залууд шууд нэг болно. Герман биш шүү дээ тий. Энэ ямар юм. Нэг чи хүүхдээ алхны бараг. Энэ цаа зүгтгээд Адайс. Гурваар дуусгах гэсэн чи дууссан бэ? Дөрөвт болсон. Тэр гээл автомат бас өстой амар мөнгө хийж байгаа хаа хүмүүс ийшээсээ явахаас залхуураад тэндээс амар мөнгө авч байгаа. Тэгээ наад чи нөгөө нэг Шимтгэл өнгөр. тий шимтгэл нь 6 евро 5.90. Анагэр маа ямар их хөөрхөн засах шүттэй юм бэ? Эсвэл би согтоод ингэж хараад байна. Найз сахгүй байсан. Бүгд тажиг харагдаад шүү гэж.